기도하고 시작하겠습니다. 자, залбираад эхлэе. 하나님, 방학 기간 동안 저희를 보호하셨다가 이렇게 반갑게 만나게 하심을 감사합니다. Бурхан минь амралтын үеэр биднийг хамгаалж тэгээд энэ шинэ үйлдвэрлэл эхлэхэд дахин уулзалж өгч байгаад баярлалаа. 말씀을 성실히 받는 자의 발걸음을 인도하심을 믿습니다. Таны үгийг итгэмжтэйгээр хүлээн авагчийн алхам бүрийг та итгэмжтэйгээр удирддаг гэдэгт итгэж байна. 장래 좋은 소망의 복을 준비해 놓으신 줄도 믿습니다. Ирээдүйд та бидэнд үнэхээр сайн сайхан итгэл найдвартай ёроолыг бэлдсэн гэдэгт бас итгэж байна. 강의를 듣는 시간만 아니라 모든 시간에 말씀의 인도를 받는 저희가 되게 하여 주시옵소서. Зөвхөн хичээл сонсож байх үедээ ч биш бүхий л цаг мөчид таны үгийг хүлээн авдаг хүмүүс болгож өгөөрэй. 하나님의 통치를 항상 받음으로 하나님의 선한 일들을 자기 복으로 얻는 저희가 되게 하여 주시옵소서. Бурхан танд үргэлж захирагддаг хүмүүсээч таны тэр сайн сайхан эрүүл болгоныг хүртдэг хүмүүс болгож өгөөрэй. 이 시간도 말씀을 통해서 하나님을 경외하는 방법을 배우게 하시고 Энэ цаг зэгсэн таны үгээр дамжуулан Бурханаас хэрхэн имэж амьдрахад суралцахад туслаарай. 하나님께 겸손히 복종하는 신앙으로 훈련되는 저희가 되게 하여 주시옵소서. Эзэн танд захирагдаж дуулууртай даагаж бас эзэн таны үгээр бэлтгэгдсэн хүмүүс болгож өгөөрэй. 예수님의 이름으로 기도하옵나이다. Есүсийн нэрээр залбирanгуйч. Амен. 아멘. 열왕기상 그 지난 학기에 이어서 계속 이어가겠습니다. Өмнөх улиралд үзээд үзчихсэн тэгдэр хад номоо цааш нь үргэлжлүүлж үзнэ. 4장 28절까지 지난 학기 했고요. Өмнөх улиралд болохоор 1-р хаад 4-ийн 28 дахь ишлэл хүртэл явсан байгаа. 오늘부터는 4장 29절부터 하겠습니다. Өнөөдөр 4-ийн 29-р ишлэлээс үргэлжлүүлнэ. 번호는 9번, 9번째 9번이고요. 그 나누인 부분이요? 그렇죠. 문단 번호가 9번째고요. 예. За тэгээд бид нар нөгөө хэсэгчилж хуваасан байгаа тийм ээ. Тэгээд тэр хэсэгчилсэн тэр хуваагдлаараа бол 9 дэх одоо хэсэг нь болж байна. 가르침의 내용은 솔로몬이 가진 지혜의 뛰어남. За гарчиг нь болохоор Соломоны мэргэн ухаан агуу байсан нь гарчигтай. 29절부터 33절까지입니다. Ишлэл нь болохоор 29-өөс 39-절. 29절부터 30 33절까지입니다. 33절. 33. 29-р ишлээс 33 дахь ишлээс хүртэл. 이것은 또다시 두 가지로 나눠지는데요. дотроос 2 хуваагдана. 이제 세 가지로 나눠지는데. 3 хуваагдж байгаа. 세 가지 가운데 첫 번째 эхнийх нь 그 작은 일본입니다. өөрөөр хэлбэл жижиг нэг гэсэн үг тийм ээ. 주변 나라 지혜자들보다 뛰어남. Огт зэрэгэлдээ улсынхаа мэрэгэн ухаантнаас ч илүү байсан. 30 잠시만요. 제가 좀 놓쳐가지고 29절만 좀 읽어주십시오. 29-р ишлэл. 지금 이 첫 번째 제목이 네. 그 29절 한 절입니다. 29절. За энэ нөгөө жижиг нэг гэдэг хэсэг нь болохоор нөгөө хөрс зэрэгэлдээ улс орныхоо мэрэгэн ухаантнуудаас илүү байсан гэж байгаа. Тэр нь 29-р ишлэлд анхааран байна. 잠깐만요.
지금 그 첫 번째 작은 제목이 그 절수가, 어, 29절과 30절입니다. 죄송합니다. 29절과 30절입니다. За 29 30 юм байна шүү. Урш. 29절과 За 30절 두 절 읽어 주십시오. нөгөө эргэн тойрныхоо эргэн ухаантнуудаас илүү байсан гэдэг нь 29-оос 30 дугаар эшлэл. За энэ хоёр эшлэгийг уншийе. Бурхан Соломонд мэрэгэн ухаан, үлэмж их хэрсүү чанар ба өргөн цартай ухааныг далайн эргийн элс мэт арвин ихээр өгчээ. Соломоны мэрэгэн ухаан нь дорны бүх өвгүүдийн мэрэгэн ухаанаас ч Египтийн бүх мэрэгэн ухаанаас ч даван гарчээ. 아멘. Амен. 솔로몬이 받은 지혜가 어떤 지혜인지를 하나님은 지금 여러 가지 방법으로 알려주고 계시는데요. Соломоны авсан тэр мэрэгэн ухаан нь ямар мэрэгэн ухаан байсан бэ гэдгийг бурхан одоо маш олон тийм арга замаар бидэнд мэдүүлж байна. 가장 먼저 그 기록된 것은 판결하기 어려운 그런 사건을 아주 명확하게 판결한 걸로 그렇게 그 지혜가 어떤지 드러났죠. Хамгийн эхний одоо арга зам нь ямар арга зам байсан бэхээр бурхан үнэхээр одоо хүний тий жирийн хүний ухаанаар одоо шийдэхэд хэцүү шүүхэд хэцүү тийм үйл явдлыг одоо тохиолдуулаад тийм үйл явдлаар дамжуулаад тэр үйл явдлыг Соломоны мэрэгэн ухаан одоо юу яаж шийдэж чадаж байгаагаар дамжуулан Соломоны мэрэгэн ухаан бол одоо ер бусын байсан гэдгийг харуулсан. 그리고 통치가 얼마나 잘 이루어져서 나라가 부강했는지에 대해서도 그 이어서 설명됐고요. За дараа нь болохоор тэр хааны тэр үүргээ хэрхэн тийм маш одоо гайхалтайгаар гүйцэтгэж тэгээд тэр хаанчлал нь өргөжин тэлж мөн баян чинээлэг болж хөгжин цэцэглэж байгаа тэр хаанчлалын хөгжил цэцэглэл дээр дамжуулан тэр мэрэгэн ухаан нь бас агуу байсан гэдгийг харуулсан. 또 오늘 말씀은 지혜롭다고 하는 다른 지혜자와 비교해서 어떤 지혜인지를 오늘 또 말씀하는 내용입니다. За өнөөдрийн энэ хэсэг ч гэсэн түүний одоо мэрэгэн ухаан нь одоо хинтээ ч зүйрлэшгүй одоо бусад тэр мэрэгэн ухаантнуудаас ч гэсэн давмгай илүү байсан юм а гэдгийг энэ хэсэгт өгүүлж байна. 29절 말씀과 같이 지혜의 그 한계가, 지혜의 분량이 그 측량할 수 없는 만큼의 많은 그 지혜가 있었다는 걸 말씀하는 것이고요. Эндээс харах юм бол 29-р ишлэл нь болохоор тэр мэрэгэн ухааных нь цар хүрээ одоо хэмжээ хэр байсан бэ гэдгийг өгүүлсэн байна. 사람이 가진 지혜를 가지고는 그와 같이 될 수 없다는 겁니다. Тэр жирийн одоо хүний мэрэгэн ухаан бол одоо цар хүрээний хувьд хэмжээний хувьд бол мэрэгэн Соломоны мэрэгэн ухаан шиг тийм байж чадахгүй байсан. 하나님께 지음받은 인간은 능력의 한계가 있습니다. Бурхнаар бүтээгдсэн хүн бол хүнд байдаг тэр одоо авяас бэлэг чадвар ур чадвар нь бол хэмжээ хязгаартай байдаг. 오직 창조주 하나님만이 한계가 없으신 모든 면에서 무한한 그런 성품을 그런 특징을 갖고 계시죠. Зөвхөн бүтээгч эзэн бурхан л бүх талаасаа ямар ч тийм одоо байдалгүй хязгаар байхгүй хэмжээ хязгаар байхгүй тэгэхээр хэмжээшгүй хязгааргүй чанартай байдаг. 아무리 지혜가 많아도 해결하지 못하는 문제가 있을 수가 있죠. 인간에게. 네, 인간은 보통 지혜자는요. За тэгээд жирийн мэрэгэн ухаантан хүмүүс байдаг л да. Гэхдээ хичнээн тэдэр мэрэгэн ухаантай байлаач гэсэн хүн л юм болохоор одоо чадал нь хөрөхгүй тийм ээ. Тэр ухаан нь хөрөхгүй шийдэж чадахгүй явдлууд тохиолддог. 그러나 솔로몬은 어떤 어려운 문제를 갖고 와도 해결하지 못하거나 답을 주지 못할 때가
없었다는 겁니다. Харин Соломоны хувьд болохоор ямар ч хүнд хэцүү асуудал, үйл явдал тохиоллоо ч гэсэн ерөөсөө одоо шийдэж чадахгүй а, тохиолдол гарч байгаагүй гэсэн үг. 그러니까 어떤 묻는 말에도 대답을 하지 못하는 일이 없었다는 것이 이 뒤에 또 그런 그 구절이 나옵니다. Тэгээд түүнээс юу ч асуусан хариулж чадахгүй асуулт гэж Соломонд байгаагүй. Энэ тухай бол өгүүлсэн иршлэл бас хойно гарна. 하나님의 무한하신 지혜가 필요할 때마다 솔로몬에게 주어졌기 때문에 솔로몬이 가진 지혜는 한계가 없는 무한한 지혜였던 겁니다. Тэгэхээр ягаад Соломоны бэргэн ухаан нь үнэхээр ийм хэмжээлшгүй арвин их байсан бэ гэхээр нөгөө бүтээгч эзэн бурхан маань одоо хэмжээлшгүй гэсэн шүү дээ. Эзэн бурханд бол зөвхөн эзэн бурхан л тэр хэмжээлшгүй чанартай, хязгаарлагдашгүй чанартай гэсэн. Тэгвэл тэр хэмжээлшгүй, хязгаарлагдашгүй бурханы мэргэн ухаан нь хэрэгтэй цаг мөч болгонд Соломонд өгөгдөж байсан учраас Соломоны мэрэгэн ухаан нь ч гэсэн хэмжээлшгүй, дуусашгүй байсан гэсэн үг. 그래서 그 당시에 지혜롭다고 이렇게 그 여겨지는 그런 뛰어난 지혜자들이 이렇게 있었습니다. За тэгээ тухайн үедээ бол одоо бас дэлхий дахина ч юм уу ард түмнүүдийн дунд одоо яригдж алдарсан мэрэгэн ухаантай хүмүүс л байсан. 근데 그들 모두의 지혜가 솔로몬과는 비교가 될 수 없었던 거죠. Гэхдээ тэр бүх мэрэгдийн тэр ухаантнуудын тэр мэрэгэн ухааныг бол Соломоныхтой зүйрлэх боломжгүй байсан. 솔로몬뿐만 아니라 하나님의 성령의 감동을 받는 그 사람은 그가 가진 지혜를 따라올 자가 그 당시에 아무도 없었던 겁니다. Тэгэхээр энд бол зөвхөн Соломоныг гэж ярьж болохгүй. Соломон төдийгүй үнэхээр бурханд дуулууртай бурханы өгсөн тэр мэрэгэн ухааныг дагдаг хүмүүсийн хувьд бол одоо бусад тэр энгийн мэрэгэн ухаантнуудтай харьцуулшгүй юм аа. 애굽의 바로왕이 꿈을 꾸고 나서 그 꿈의 뜻이 무엇인지를 알고자 했지만 그걸 가르쳐 주는 자가 아무도 없었습니다. Жишээлбэл Египтийн фараон нэгэн хачирхалтай зүуд зүүдлээд тэгээд тэр зүүднийхээ тайллыг олон мэрэгэн ухаантнууд мэрэгч төлөвчдөөс асуусан боловч хинч зүүдийг нь тайлж өгч чадаагүй. 왕 주변에는 훌륭한 그 판단력을 갖고 있는 자와 또 공부를 많이 한 학식 있는 자가 많이 있었는데도 불구하고 그렇게 안 됐다는 겁니다. Хааны эргэн тойронд бол маш их одоо эрдэм мэдлэгтэй тэгээд бас одоо тэр мэрэгэн ухаантай тийм гарамгай хүмүүс олон байсан боловч тэднээс хэн нь ч хааныхаа зүүдийг тайлж өгч чадаагүй. 바벨론 왕 느부갓네살 왕의 그 잊어버린 꿈, 자기가 꾼 꿈을 잊어버린 것까지 다니엘이 알게 하고 그 뜻까지 알려주었습니다. За гэтэл бас өөр нэг жишээ байгаа тийм ээ. Вавилоны хаан Небухаднезар нэг сонин зүүдлэх нь зүүдэлсэн. Гэхдээ хаан өөрөө ч гэсэн ямар зүүдэлснээ хүртэл одоо санахгүй байсан. Тэгээд эргэн тойрныхоо мэрэгэн одоо зөвлөх түшмэл ухаантнуудаас асуусан. Одоо миний тэр зүүдийг ямар зүүдэлснийг болон тэр зүүд ямар учиртай юм бэ гэдгийг одоо тайлж өгөх хүн хайсан боловч бас олоогүй гэтэл тэрнийг Даниэл тайлж өгсөн байгаа. 하나님의 지혜는 모든 은밀한 것을 드러내시고 모든 감추인 것들을 밝히 드러내는 지혜가 바로 하나님의 지혜입니다. Тэгэхээр одоо ингэж нуугдсан бүхэл зүйлийг ил болгодог, далдлагдсан бүхнийг тодруулдаг тийм ээ бүрхэг бүхнийг тодруулдаг ийм мэрэгэн ухаан бол зөвхөн бурханд байдаг мэрэгэн ухаан юм аа. 하나님의 지혜를 가진 자의 공통점은 하나님의 영, 성령께서 그들 안에 계신다는 것이 그게 공통점이죠.
За тэгэхээр түрүүний фараоны хувьд бол Йосеф байгаа, Вавилоны хааны хувьд бол Даниэл бол тэр зүүдийг нь тайлж өгсөн. Тэгээд энэ мэдчлэн Бурхны мэрэгэн ухааныг авсан. Бурхны мэрэгэн ухаан дотор нь байгаа хүмүүсийн нийтлэг чанар нь онцлог нь юу гэдэг вэ гэхээр Бурхны ариун сүнс хамт байдаг явдал юм аа. 그래서 창세기 41장 38절 보시면은요. За тэгээд Эхлэл намын 41-ийн 38-ыг харах юм бол 41장 38절. 예, 바로 왕이 요셉에게 하나님의 신에 감동된 사람이라고 말했고요. Андис харах юм бол фараон зарцнаартаа Бурхны сүнстэй энэ мэд хүн бидэнд олдох уу гээд Йосефийн талаар ярьж байна. 또 다니엘서 5장 14절에 Мөн Даниэл номын 5-ын 14 дээр 다니엘을 가리켜서 내 안에는 신들의 영이 있으므로 비상한 지혜가 있도다 그렇게 말했습니다. за энд мөн одоо юу хаан Даниэлт юу гэж хэлсэн бэ гэхээр чамд Бурхны сүнс байгаа бөгөөд саруул ухаан оюун бэлэг ер бусын мэрэгэн ухаан чамаас олдсон тухай би сонслоо. 그래서 예, 그 솔로몬도 당연히 그 당시에 모든 그 지혜 있는 자들보다 뛰어났다는 것이 이것이 분명한 사실이고요. За тэгээ энэ мэдшээ харах юм бол одоо Бурхныг мэрэгэн ухаантай хүмүүсийн нийтлэг онцлог нь бол юм Бурхны сүнстэй, ариун сүнстэй байсан юм байна. Тэгээ Соломоны хувьд ч гэсэн мөн ийм мэрэгэн ухаантай бусад мэрэгдээс зүрлэшгүй давуу мэрэгэн ухаантай байсан. 그리고 두 번째 작은 제목은요. За тэгээд одоо нөгөө хоёр дахь жижиг хэсэг нь 당시의 최고 지혜자보다 뛰어남. тухайн үеийн хамгийн гарамгай ухаантнуудаас ч илүү байсан. 그 작은 일본은 주변 주변 지혜자들보다 뛰어남, 주변 당시 최고, 당시 최고의 지혜자보다 뛰어남입니다. 이번에는. нэгдэх жижиг хэсэг нь болохоор эргэн тойрныхоо мэрэгэн ухаантнуудаас илүү агуу байсан гэж байгаа тий. Хоёр дахь жижиг хэсэг нь болохоор тухайн цаг үеийнхээ хамгийн одоо мэрэгэн ухаантнуудаас ч илүү байсан. 31절이고요. За энэ нь болохоор 31-р ишлэл. 31절 한 절만 읽어주십시오. Тэр бүх хүнээс тухайлбал Израиль хүн Ятан Махолын хүүгүүд Химан Калкол Дарда нараас шилүү мэргэн байсан бөгөөд нэр алдар нь эргэн тойрны бүх үндэстэн даяар дуурсан. 아멘. 여기 지금 그 거명된 그러니까 이 이름이 기록되어 있는 사람들은 그 당시에 최고의 지혜자로 이렇게 알려진 그런 사람들입니다. Энэ 31 дээр гарч байгаа Ятан, Химан, Калкол гэх мэт энэ нэр нь дурддагдсан хүмүүс болохоор тухайн цаг үедээ хамгийн одоо гарамгай мэргэн хүмүүс гэж тооцогдож байсан байна. 그러니까 인간의 최고가 하나님을 넘어설 수가 없는 겁니다. За эндээс юу гэж хэлж болох вэ гэхээр одоо хүний гарамгай байдал нь тэ хүний хувьд одоо хамгийн агуу мундаг ч гэдэг юм ба хамгийн шилдэг гарамгай байдал нь бурхнытай харьцуулах юм бол одоо бурхныхаас илүү байж чадахгүй. 아주 오래된 옛날 그 시 가운데서 산이 아무리 높다고 하더라도 산 아래에 있는 산이다라는 말이 있습니다. 태산이 예, 그렇죠. 태산이. 그거 태산이 그거 아시는군요. 예. 태산이 높다 하대. 네. 그거 아시네. 예, 그거 좀 말하는 겁니다. За тэгээд эртний одоо нэг солонгосын шүлэг байдаг тэр нь болохоор уул хэдийн өндөрч гэсэн тэнгэрийн дор өчүүхэн бэлээ гэдэг юм одоо жижиг шүлэг байдаг. Яг үүнтэй адилхан гэсэн. 사람의 지혜가 아무리 뛰어나다고 한들 그 지혜를 주신
하나님께 지음받은 그런 피조물이죠. Тэгэхээр хүн гэдэг одоо хичнээн оюун ухаантай, хичнээн мэрэгэн ухаантай байлаа ч гэсэн тэр хүнийг бүтээгч бурхантай харьцуулах юм бол тэгэхээр өчүүхэн юм аа. 인간과 비교할 수 없는 완전한 무한한 지혜를 가지신 하나님 앞에 우리 인간들은 모두 겸손해야 하는 것이고요. Тийм учраас одоо хүнтэй харьцуулшгүй тэр агуу тэр мэрэгэн ухаантай бурхны өмнө хүмүүс бид нар бол даруй байх ёстой. 자기보다 나은 자가 없는 가장 뛰어난 실력을 가졌다 할지라도 하나님 앞에서는 철저히 낮추는 것이 우리 인간이 가져야 할 자세입니다. Тэр хүмүүс бидний одоо хандлага, байр суурь ямар байх ёстой вэ гэхээр тухайн хүн хичнээн одоо өөрийнхөө талбарт, өөрийнхөө тэр одоо ажил үйлстэй ч гэдэг юм уу, өөрийнхөө салбар, ажиллаж байгаа салбарт хамгийн одоо дээд оргилд нь хүрсэн байлаа ч гэсэн, хамгийн мундаг нь байлаа ч гэсэн бүтээгч бурхныхаа өмнө бол юу ч биш гэдгийг хүлээн зөвшөөрдөг даруй байр суурьтай байх ёстой маа. 나라 안에서 최고의 실력자가 있고 아니면 세계적으로 알려진 훌륭한 실력자가 있다 할지라도 우리는 그들을 부러워할 필요가 전혀 없는 거예요. Тэгээ бидний зүгээс ч гэсэн одоо одоо өөрийн улс орны одоо хамгийн мундаг хүн гэдэг юм уу тухайн салбарынхаа тэргүүлэх одоо жинхэнэ оргилд нь гарч чадсан хамгийн шилдэг хүн байлаа ч гэсэн эсвэл дэлхийд даяар алдартай хамгийн оргилд нь гарч чадсан тийм одоо ухаантан мэрэгд эсвэл одоо хүчрхэг хүмүүс байлаа ч гэсэн бид нар тийм хүмүүст атаарах хэрэггүй юм аа. 하나님의 지혜를 받은 자라고 하면은 그보다 더 나은 지혜가 없기 때문에 우리는 최고의 지혜 자리에 올라가는 거죠. Тэгэхээр хэрэг бид нар бурханы мэрэгэн ухаан өгсөн л байх юм бол бид нар үнэхээр бурханы өмнө даруй байж бурханы мэрэгэн ухааныг авсан хүмүүс мөн л болвол тэр нь л одоо хамгийн агуу мэрэгэн ухаан юм. Тийм учраас хичнээн бидраас илүү мундаг, чадвартай, эрдэм мэдлэгтэй хүчирхэг хүмүүс байлаа ч гэсэн тэдний бурханаас авсан мэрэгэн ухаан бидэрт байгаа учраас бид нар тэднээс илүү агуу хүмүүс гэсэн үг ээ. 우리는 이와 같은 하나님의 지혜가 담겨 있는 말씀을 배울 수 있다는 것이 여기 대해서 얼마나 우리가 자부심을 가져야 되겠고 그 가치를 우리가 아셔야 됩니다. Тэгээ бурхны тэр агуу мэрэгэн ухаан шингэсэн энэ үгийг суралцаж байна. Энэ үгийг сурах боломжтой байна гэдэгт талаар бид нэр бол өөрсдөө бахархаж өөрсдөө хүндэлж сурах хэрэгтэй юм аа. Мөн талархаж сурах хэрэгтэй. 솔로몬이 가진 지혜에 대한 설명은 여기서 끝나지 않습니다. Соломоны мэрэгэн ухааны тухай өгүүлсэн хэсэг одоо бас үүгээр дуусаагүй. 세 번째 작은 제목이요. За 3 дахь жижиг хэсэг. 많은 잠언과 노래 가사를 말함. За олон сургаалт үг болон дууг зохиосон. 구절은 32절부터 33절까지고요. За эшлэл нь болохоор 32, 33. 32절과 33절 이 두 절 읽겠습니다. 32, 33-ыг уншия. Тэрээр 3,000 сургаалт үг хэлж 1,500 дуу зохиожээ. Тэр бас Ливаны хуш модноос эхлээд ханан хэрвэн дээгүүр ургадаг балуун ургамлын тухайч хүүрнэж мөн ан амьтад шувууд хэвлэр явагчид загасны талаар хүртэл ярьдаг байв. 아멘. 잠언 이라는 말씀은 어떤 비유를 통해서 진리를 알려주시는 그런 가르침이 잠언입니다. За сургаалт үг гэдэг бол одоо ямар нэгэн үннийг зааж сургахдаа зүйрлэж ямар нэгэн одоо зүйрлэл ашиглан зааж сургасан үгийг хэлдэг. 우리가
성경의 잠언이라는 성경이 솔로몬이 기록한 성경인 것을 우리가 알 수 있죠. За Библийн нэг ном болох сургаалт өгс ном байдаг тийм ээ. Энэ сургаалт өгс ном маань болохоор одоо Соломон ихэвчлэн Соломоны бичсэн өгс байдгаа гэдгийг бид нар мэдж байгаа. 그러나 그 잠언, 성경의 잠언 이외에 더 많은 잠언을 입으로 말했고, 그렇게 가르쳤다는 겁니다. Тэгээд Библиэд бичигдэж тэмдэглэгдэж үлдсэн ийм сургаалт өгсөөс гадна бүр хэмжээшгүй, тоолшгүй олон сургаалт өгсийг одоо амаараа хэлж хүмүүст сургамж болгож байсан гэж ярилцдаг. 우리가 성경으로 보는 하나님의 이 가르침과 지혜는 하나님의 가르침의 극히 일부분만을 보는 겁니다. Тэгэхээр Библиэр дамжуулан бид нар сурч байгаа энэ мэрэгэн ухааны үгс болон сургаалт үгс болвол Бурхны тэр мэрэгэн ухааны зөвхөн өчүүхэн нэг хэсэг юм. 하나님께서 인간들에게 주신 가르침을 다 기록한다면 그 책을 세상에 다 둘 수가 없을 겁니다. Хэрвээ одоо Бурхан хүн төрлөختөнд хэлсэн тэр заавар, сургаал, мэрэгэн үг, сургаалт үгсийг бүгдийг нь ном болгож бичнэ гэвэл энэ дэлхий дээр багтахгүй. 요한복음 21장 25절 Иохан номын 21-ийн 25 예수님이 행하신 일과 또 하신 말씀들을 다 책으로 기록한다면 이 세상에 두기에 다 둘 수 없을 만한 양이 나온다는 그 기록이 있죠. Есүсийн үлдсэн өөр олон үйлс бий. Хэрэв тэдгээрийг нэг бүрчлэн бичсэн бол бичигдсэн номууд нь энэ дэлхийд багтахааргүй байх байсан гэж би боддгоо. 그래서 하나님의 많은 일 가운데 극히 일부를 기록해 놓으신 것이고 하나님의 많은 가르침 가운데 극히 일부만을 우리가 성경을 통해서 볼 수 있는 것입니다. Тэгэхээр Бурхны үйлцэн тэр агуу гайхамшигтай үйлсүүдийн өчүүхэн нэг хэсгийг Библиэд бичсэн. Бурхны айлдсан тэр үг сургаалын өчүүхэн хэсгийг Библиэд тэмдэглэгдэж үлдээсэн гэж ойлгож байна. 그러나 기록된 분량이 많아서 좋은 게 아니고 주신 말씀을 정확히 깨달으면 우리가 가르침을 다 알지 않아도 하나님께서 어떤 분이시고 하나님께서 주시는 복이 뭔지를 알 수 있는 거죠. Ягаад бүгдийг биччихээгүй юм болоо шүү их олныг бичихгүй яасан болоо гэж бодох хэрэггүй. Ягаад гэвэл тэр хэмжээ нь бол хэр ихийг бичиж үлдээсэн байна вэ? Хэр их байна вэ гэдэг нь чухал биш. Хамгийн гол нь цөөхөн хэсэг нь байлаач гэсэн, өчүүхэн хэсэг нь байлаач гэсэн тэр байгаа хэсгийг нь байгаа үг сургаалыг нь бид нар яг зөв ойлгож, дагаж, хэрэгжүүлж амьдрах юм бол тэр нь биднийг зөв амьдрахад, дуулууртай амьдрахад бол хангалттай юм аа. 그래서 잠언 3천이라는 말씀은 3천으로 국한되어 있는 것이 아니라 하나님의 무한하신 그 지혜의 그 무한함을 3천이란 그 숫자로 상징적으로 표현한 것입니다. Энэ 32 дугаар эшлэлдэр гарч байгаа тэрээр 3,000 сургаалт үг хэлж 1,005 дуу зохиожээ гэсэн. Энэ 3,000 сургаалт үг гэдэг маань болохоор зөвхөн 3,000 ширхэг сургаалт үгс гэсэн үг биш. Харин тэгэхээр хэмжээшгүй, тоолшгүй олон тэр сургаалт үгсийг хэлсэн гэдгийг энэ 3,000 гэдэг тоогоор зөвхөн төлөөлүүлж байгаа хэрэг юм аа. 로마서 11장 33절과 34절 누가 읽어주십시오. Ром номын 11-ийн 33, 34 дугаар эшлэлийг нэг нь уншаад өгөөрэй. Ром 11-ийн 33-аас 34. Ром 11-ийн 33-аас 34. Аяа Бурхан эргээ ухаан болон мэдлэгийн баялаг нь юутай гүн бэ? Түүний шүтэнүүд нь ямар ойлгож баршгүй, түүний замууд нь ямар овч илрүүлшгүй вэ? Эзний оюун ухааныг хэн хийсэн бэ? Хэн түүний зөвлөгч нь болсон бэ? 아멘. 예, 측량치 못하고 우리가
다 알지 못하는 그런 지혜가 하나님께 있다는 말씀이죠. Эндээс харах юм бол та юутай хүн бэ? Ямар илрүүлшгүй вэ? Хэн ер нь мэрэгүү ухааны таньж мэдсэн юм бэ гэх мэтлэн тийм ээ. Тэгэхээр нэг ясандаа бурханы тэр мэрэгүү ухаан болвол үнэхээр бид нэр химжиж баршгүй юм аа гэдгийг илэрхийлж байна. 그래서 고린도전서 2장 15절에 고린도전서 2장 15절에요. 1-р Коринт 2:15 дээр 신령한 자는 모든 것을 판단한다라는 그 말씀이 있어요. сүнслэг хүн нь бүхнийг шүүн цэгэндэгэ гэсэн. 그 말은 하나님의 영의 인도함을 받는 자는 모든 일의 옳고 그름을 좋고 나쁨을 판단할 수 있는 능력이 있다는 거예요. Энэ юу гэсэн үг гэвэл бурхны сүнсээр удирдуулдаг хүн бол аль бүхнийг бол яг зөв шүүн цэгнэж шүүн тунгааж чаддаг гэсэн үг юм. 하나님께서 판단력과 분별력을 주시기 때문에 판단하지 못할 일이 없고 분별하지 못할 일이 없다는 겁니다. Яг тэгэл бурхан тэр мэрэгүү ухааныг бурхан тэр шүүн тунгаах шүүн цэгнэх чадварыг өгж байгаа учраас тийм хүнд бол тийм бурханы сүнсийг авсан хүнд бол шүүж чадахгүй, цэгнэж чадахгүй, шийдэж чадахгүй зүйл гэж байдаггүй гэсэн үг. 그런 하나님의 판단력과 분별력을 받는 사람은 판단력과 분별력을 주시기 위해서 주신 말씀을 붙잡는 자가 그런 판단력을 받는 겁니다. За тэгвэл ямар хүн ийм одоо шүүн цэгнэх чадвартай болдгийм бэ гэхээр ийм чадвартай болоо одоо ингэж ялгаж цэгнэж сураа гэж тийм зорилгоор өгсөн бурхны үгийг судалсан хүн сурсан хүн л тийм шүүн цэгнэх чадвар мэрэгэн ухааныг олж авдаг. 말씀을 소중히 여기고 붙잡을 때 성령께서 그들 안에서 그들에게 가르침을 주시는 겁니다. Бурхны тэр өгсөн үгийг эрхэмлэж, нандинаж, түүнийг одоо сурыг мэдий гэсэн зүр сэтгэлтэй хүнд бурхан тэр үгээрээ дамжуулан тийм чадварыг өгдөг байна. 또 여기에 이 동물과 식물에 대해서 이렇게 말씀을 했다고 기록되어 있는데요. За мөн 33 дугаар эшлэл дээр нь тэр ан амьтдын тухай, ургамал моддын тухай загсыг талаар хүртэл ярьдаг байсан гэж байна. 예, 33절이죠. 33 дугаар эшлэл дээр. 그럼 모든 그 식물과 동물을 어떻게 그렇게 다 알 수가 있을까요? Яаж Соломон энэ амьтад ургамлын тухай мэддэг байсан болоо? 오늘날 현대 과학은 많은 그 동물과 식물에 대한 지식을 갖고 있습니다. Орчин үед бол мэдээж орчин үеийн шинжлэх ухаан бол амьтан ургамлын талаар бол маш их мэдлэгтэй болсон байгаа. 그런 지식들은 경험적인 지식들, 그러니까 연구와 실험을 통해서 얻은 지식이 축적된 그런 지식이죠. Тэгэхээр энэ шинжлэх ухааны одоо хоримтлуулсан тэр мэдлэг бол одоо олон жилийн турш тийм ээ янз бүрийн туршилт, судалгаа, шинжилгээ, сорилт дээр тулгуурлаж эн чинь ийм байдгийм байна, тэр нь тийм байдгийм байна гэж энэ цуглуулсан, хуримтлуулсан тийм мэдлэг юм. 그러니까 사람의 그 시각으로, 사람의 관점으로, 사람의 입장에서 동물과 식물을 보는 그런 지식들입니다. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны мэдлэг гэдэг бол ерөөсөө дандаа хүний зүгээс харж, хүний зүгээс дүгнсэн мэдлэг байдаг. Хүн өөрийнхөө нүдээр хараад энэ ургамал бол ийм юм байна, энэ амьтан ийм юм байна, энэ нь ингэдэг юм байна, тэр нь тэгдэг юм байна гэдгийг дандаа хүний зүгээс харж хүн өөрийнхөө зүгээс гаргасан дүгнэлт дээр тулгуурласан мэдлэг байдаг. 근데 솔로몬이 가진 지식은 솔로몬이 연구한 것도 아니고 연구한 것을 배운 것도 아닙니다. Гэтэл Соломонд байсан мэрэгүү ухаан мэдлэг бол шинжлэх ухааны
мэдлэгээс шал огтөр байсан. Соломон бол ямар ч тийм шинжилгээ, судалгаа хийгээгүй одоо тэр хүний нүдээр харж одоо тэр мэдлэгийг цуглуулаагүй. 하나님께서 직접 주신 지식들인데요. Энэ мэдлэг бол Бурханаас шууд өгөгдсөн мэдлэг байсан. 동물을 만드신 하나님의 주신 지식이고, 식물을 만드신 하나님이 주신 지식입니다. Амьтдыг бүтээсэн Бурханы өгсөн мэдлэг. Тэр ургамлуудыг бүтээгч Бурханы өөрөө тэр бүтээгч Бурхан нь өөрөө Соломонд өгсөн мэдлэг байсан юм аа. 그러니까 사람이 보는 것과는 다른 더 정확한 그 실체들을 하나님께서 알고 계신 거죠. Тэгэхээр шинжлэх ухааны нүдээр өөрөөр хэлбэл хүний нүдээр харж цуглуулсан мэдлэгээс огт өөр тэр бүтээгчийн нүдээр харж харсан тэр мэдлэгийг Соломонд өгсөн гэсэн үг. 욥기의 그 욥이 자기가 많은 지식을 갖고 있다고 자부심을 갖고 있었습니다. За Йов намаас харах юм бол Йов өөрийгөө би маш их одоо мэдлэгтэй гэж одоо юу вэ бардам байсан. 그런 욥에게 하나님이 임하셔서 모든 자연 현상과 모든 동물들의 특징을 말씀하시면서 이것을 내가 아느냐 물어보신 거죠. За тэгээд тийм одоо өөртөө одоо ихтгэлтэй байсан Йов дээр бурхан хурж ирээд тэр амьтдыг тийм ээ ургамлыг ингэж нэрлээд тэгээд эдгээрийг чи үнэхээр биддэг гэж юу гэж асуусан байна. 우리는 우리가 알지 못하는 그 미지의 그 자연의 세계를 바라볼 때 우리가 하나님을 경외하는 마음을 갖게 됩니다. Бид нар ч гэсэн өөрсдийнхөө одоо огт мэддгүү байсан танил биш одоо тийм ер бусын ертөнцид очихороо тийм ээ эсвэл тийм байгальтай газар очихороо бид нэр үнэхээр юу ч мэддэггүй юм байна. Эсвэл тийм ер бусын үзэгдэл амьтан ургамлыг үзэж харахаараа бид нар үнэхээр би одоо юу ч мэддэггүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болдог. 창세기 2장 19절, 20절 보면은요. 2장 19절. 예, 2장 За 19절 Эхлэл намын 2-ын 19 20 дугаар ишлэлийг харах юм бол 거기에 하나님께서 만드신 모든 동물들을 아담이 보는 즉시 이름을 지었다고 그랬어요. эндээс харах юм бол эзэн бурхны бүтээсэн бүхий л тэр амьтан шувуудыг Адамд авчирч өгөхөд Адам шууд хараад тэдэнд нэр өгсөн гэж байгаа. 이름을 짓는다는 것이 좀 쉬운 일입니까? 어려운 일입니까? За ингэж нэр өгнө гэдэг амархан уу хэцүү юу? 뭐 한두 가지의 이름을 짓는 것은 혹시 모르겠지만 За 그 수많은 동물의 이름을 짓는 것은 인간의 능력으로는 불가능합니다. нэг ганц хоёр амьтанд бол нэр өгч чадах л байх тийм ээ. Гэтэл одоо тэр чинь өчнөө олон амьтан байгаа. Дээрэс нь дотроо бас төрөл зүйл гэдэг. Тэгэхээр тэр болгонд нэр өгнө гэдэг бол тийм амар ажил биш ээ. 각각의 동물의 특징을 알고 있어야지만이 거기에 맞는 그 개별적인 서로 다른 이름을 질 수 있는 거죠. Тэр тухайн амьтан болгоны одоо онцлог тийм ээ. Тэр давуу тал, сул талыг мэддэг байж л түүнд нь тохирсон нэрийг өгч тэр амьтныг одоо тодтогч бусдаас нь ялгаж өгөх боломжтой. 근데 동물을 보는 즉시로 이름을 지었다는 것은 그 동물들을 알고 계신 하나님의 지혜가 아담에게 있었다는 것입니다. Гэтэл Адам одоо тэгээд амьд биет бүхнийг Адам хэрхэн дуудсан нь тэдний нэр болвоо гэж. За тэгвэл одоо Адам одоо бодоод суугаад байсан гэсэн үг ч алга байна тийм ээ. Эсвэл хэдэн өдөр болвоо гэдэг ч юм уу тэгэлгүйгээр Адам шууд тэр амьтдыг хараад дуудсан тэр нэр нь тэдний нэр болсон гэж байна. Энэ нь бол тэр амьтдыг бүтээсэн Бурхны
Тэр бүтээгч Бурхны тэр мэрэгэн ухаан Адамд байсан учраас Адам тэр амьтдыг харангуйтаа шууд нэрлээд явж чадсан байна. 그러니까 타락하기 전에는 하나님의 영이 그 안에 계셨고 하나님의 영이 계시는 자마다 지혜가 그 안에 있는 겁니다. Тэгэхээр энэ гэм нүглээс болж уналтанд орж завхархаас өмнө Бурхны сүнс Адамын дотор байсан. Бурхны сүнсээр дамжуулан Бурхны тэр мэрэгэн ухаан нь Адамын дотор байсан гэсэн үг. 그럼 동물들의 이름을 지었다라고 그 구절이 기록되어 있는 이유는 그 동물들을 정확히 알고 그들을 다스리는 것이 하나님께서 인간을 지으신 목적이기 때문입니다. За тэгээд Адам тэр амьтдыг нэрлсэн нь бол тэр амьтдын нэр болсон гэж энд зориуд одоо Библиэлд ингээд дурдж тэмдэглэсэн байна шүү дээ. Үүн яагаад ингэж зориуд бичсэн юм бэ гэхээр Адамд бол Бурхны тэр мэрэгэн ухаан байсан 마지막 부분을 다시 말씀해 주실래요? 하나님께서 아담을 창조하신 목적이 거기 있다는 거죠. Тэгээд тэр мэрэгэн ухаанаар дамжуулан тэр хүнийг бүх бүтээлүүдийнхээ захирагч болгох зорилготой байсан гэдгийг харуулж байгаамаа. 창세기 1장 26절 누가 읽어주십시오. Эхлэл намын 1-ийн 26-г нэг нь уншаад өгөөрэй. Тэгээд Бурхан бид төр төрхийнхээ дагуу бидэнтэй адилхан хүний буй болгоё. Тэгээд тэднэр далайн заас огторгон шууд мал адгус бүх газар дэлхий газраар мөлхөгч бүгдийг захируулъя гэж айлдав. 아멘. 네. 동물도 피조물이고 사람도 피조물인데 어떻게 사람이 동물을 다스릴 수가 있겠습니까? Тэгэхээр Бурханы хувьд болохоор одоо амьтад ч гэсэн Бурханы бүтээл, хүн ч гэсэн Бурханы бүтээл шүү дээ. Гэтэл адилхан бүтээл хэрнээ яагаад хүн нь одоо амьтдыг захирах болчихвоо? Хүнээр амьтдыг захируулахаар болсон бэ. 야생 짐승이 사람의 말을 듣지 않고 산에 날아다니는 새가 사람의 말에 따라서 움직이지 않아요. Зэрлэг амьтад тэгж хүний үгийг ойлгоод сонсоод байдаггүй дагаарт тэнгэрт нисэж байгаа шувууд ч гэсэн хүний яриаг сонсоод одоо буугаад ирдэггүй шүү дээ. 그런데 사람이 이 동물을 다스리신다는 말씀은 하나님에 의해서 다스려진다는 것이죠. Тэгэхээр одоо хүнээр одоо тэдгэрийг захируулъя гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр яаж захирах юм бэ гэхээр одоо бурхан байгаа учраас бурханаар дамжуулан гэх юм аа. Бурхан хүнээр дамжуулан захирна гэсэн үг юм. 우리가 노아와 같이 방주를 만들어 놓고 동물들을 그 방주로 들어오게 하려고 한다면 우리가 들어오게 할 수 있을까요? Жишээл одоо Ноагийн үерийн жишээн дээр ярих юм бол Ноа тэр нөгөө онгоц хийгээд тийм ээ хөвгч авдар хийгээд тэгээд амьтдыг одоо хос хосоор нь оруулсан байгаа шүү дээ тий. Тэр амьтад зүгээр л Ноад хөөе та нар хүрээд ирээ гэж дуудлаа гэж амьтад тэгэж өгөнд нь ороод тэр хурц ирнэ гэж үү? 우리 말을 듣지 못하고 들어도 우리 말을 따르지 않겠죠. Амьтад гэдэг чи одоо хүний хэлийг мэдэхгүй шүү дээ ойлгохгүй тий. Тэгээ ойлгохгүйгээс гадна ойлголоо ч гэсэн хүнд захирагдаад тэгээ хүний үгэнд ороод дуулууртаа тэгээ хүрээд ирэхгүй шүү дээ. 그러나 하나님이 되게 하시니까 노아가 지은 방주에 모든 동물들이 들어갔고 또 노아의 말에 따라서 그 모든 동물이 이렇게 잘 순종했습니다. Харин үүнийг бурхан боломжтой болгосон байна. Бурхан боломжтой болгосон учраас амьтад одоо тэр Ноа руу хурц ирсэн
бас бурхан боломжтой болгосон учраас тэдгээр амьтад Ноагийн үгэнд дуулууртай байсан эргээ. 그래서 하나님에 의해서 우리가 모든 만물을 다스릴 수가 있는 것입니다. За тэгэхээр бурхан бурханы ачаар л гэх юм да бурханы ачаар бид нэр бүх амьтдыг захирах боломжтой болсон юм байна. 엘리야가 먹을 게 없으니까 까마귀가 먹을 걸 가져다 주고 요나가 물에 빠지니까 큰 물고기가 육지로 데려다 줬어요. Өөр олон түүхийг бид нар мэднэ тийм ээ. Илияг одоо өсөд цангаад харангадаж өгөх гэж байхад нь хэрээнүүд очиод хоолсон. Бас Йонаг тэнгис далайд одоо живж байхад нь том авраг загас түүнийг залгиад тэгээд их газарт хүргэж өгсөн байна. 그러니까 솔로몬이 모든 동물과 식물에 대해서 알고 있다는 것은 그것들을 다스릴 수 있는 능력이 주어졌다는 것이고요. Тэгэхээр Соломонд ийм мэрэгэн ухаан буюу одоо тэр бүх ан амьтад чигүүртээ шувууд хэвлэр явж загсны талаар хүртэл мэддэг байсан гэдэг нь одоо тийм мэрэгэн ухаан түнд өгөгдсөн байсан гэдгийг илэрхийлж байна. 그것들을 알고 계시고 그것들을 다스리시는 하나님의 영이 솔로몬 안에 계셨다는 의미가 되는 겁니다. Тэдгээр амьтдын тухай мэдлэг түнд байсан. Дээрээс нь тэднийг захирах тэр эрх мэдэл нь бас Соломонд бурхнаас өгөгдсөн байсан гэсэн үг юм. 그리고 또 비유적으로 동물과 같은 그런 이성이 없는 짐승과 같이 지혜가 없는 그 인간들이 있습니다. Тэгэхээр одоо зөөрөлж хэлэх юм бол тийм ээ одоо амьтад гэдэг чинь бол тийм оюун ухаан байхгүй шүү дээ. Бидний эргэн тойронд ч гэсэн яг тэр адгуус амьтад шиг оюун санаа нь одоо үхмэл болчихсон ухаан муутай тийм хүмүүс бас олон байдаг. 믿음이 없이 지혜도 없이 본능만을 가지고 살아가는 짐승 같은 인간들이 있다고 해도 하나님은 그들을 우리에게 맡기신다는 겁니다. Тэгээ бид нэр эргэн тойронд хичнээн тэр адгуус амьтад шиг тийм ээ зөвхөн одоо төрлөختсөн савингороо л амьдардаг одоо идэж уугаал ингээл идэж уух нь л одоо хүний амьдрал гэдээ ойлгочихсон тийм ухаан нь одоо өхмөл олчихсан тийм хүмүүс байдаг тийм ээ яг адгуус амьтад шиг тэгвэл ямар ч тийм одоо бурхны сүнс байхгүй бурхны тэр мэрэгэн ухаан чи өгдөөгүй тийм хүмүүс зөндөө байдаг. Гэхдээ бурхан биднэрт тэдгээр одоо адгуус мэт хүмүүсийг захир гэж хариуцуулж өгсөн байна. 누구의 말을 듣지 않는 그런 악인들이라 할지라도 우리가 성령의 인도를 받을 때 우리가 그들을 인도할 수 있고 다스릴 수 있게 되는 겁니다. Хэний ч үгийг сонсдоггүй, хэнд ч захирагддаггүй тийм одоо зэрлэгшсэн тийм ээ оюун санаа зэрлэгшсэн адгуус мэт болчихсон тийм тэгээ хорон муу санаатай хүмүүс байлаач гэсэн тэрээ бид нар ариун сүнсээр өдөрдуулах юм бол тийм хүмүүсийг бид нар хангалттай захирч чадна, хангалттай эзэнлүү дагуулж удирдах чадна. 그다음에 이제 그 10번 10번째 큰 제목입니다. За дараагийнх нь болохоор одоо хуваагдал 10 дугаар хэсэг нь байна. 10 дугаар хэсэг. 솔로몬에 대한 소문. Соломоны тухай мэдээ. 34절 한 절이고요. За энэ нь болохоор 34-р ишлэлдэн гараа. 34절 한 절 읽어 주십시오. Соломоны мэрэгэн ухааныг сонсохоор үндэстэн бүрээс мэрэгэн ухааныхын талаар дуулж мэдсэн газар дэлхийн бүх хаадаас хүмүүс ирдэг байжээ. 아멘. 솔로몬이 가진 지혜는 뛰어난 지혜이기 때문에 그 말을 듣고 그 결과를 보는 사람들은 놀랐습니다. Тэгээ Соломон дэсэн тэр мэрэгэн ухаан үнэхээр одоо гайхамшигтай, гарамгаад шилдэг тийм мэрэгэн ухаан байсан учраас энэ талаар сонссон мэдсэн хүмүүс үнэхээр гайхдаг байсан.
두 명의 그 창기가 한 명의 아기를 가지고 분쟁한 일도, 그걸 판결한 일도 얼마나 그것이 전국에 소문날 만한 그런 일입니까? Тэгээ бидний сайн мэдих нөгөө хоёр эмэгтэй хүүхдээ булаацалтдаг тэр түүх байгаа тийм ээ. Тэгээ тэр хэргийг салбаа хэрхэн шийдсэн тухай тэр гайхалтай яриа амнаас ам дамжин одоо хүмүүст хүрч байсан. Тэгээ тэрийг сонсоод үнэхээр хүмүүс гайхгүй байхын аргагүй. 하나님이 하시는 일들은 인간이 할 수 없는 일이기 때문에 그것을 본 자마다 놀라고 그 소문이 다 퍼지게 돼 있는 거예요. Тэгээ бурхны үйлс бол үнэхээр хүний хүч чадлаас мэрэгэн ухаанаас давсан тийм гайхамшигтай үйлс байдаг. Тэгээ тийм учраас хүн тэр бурхны үйлсийг сонсоод хараад гайхахаас аргагүй юм аа. 예수님이 하신 일들도 놀라운 일들이었기 때문에 모든 동네, 모든 그 지방에 소문이 퍼지지 않았습니까? Есүсийн хийсэн үйлс ч гэсэн үнэхээр гайхалтай, гайхамшигтай үйлс байсан учраас тэр тухай сонсоо тэр тухай мэдээ сураг чимээ тэр амнаас аманд дамжиж газраас газар төрж бүх улс даяар нутаг даяараа яригддаг байсан биш гэж үү. 소문을 들은 사람들은 모두 거기에 대한 궁금증을 가지고 알고 싶어서 이렇게 찾아온 사람들이 많았다는 거죠. Тийм ч учраас энэ мэдээг сонссон, энэ тухай сураг чимээ сонссон хүмүүс үнэхээр одоо сонирхолтой хөтлөгдөөд сэтгэл нь татагдаад зорж ирдэг байсан. 특별히 주변 나라의 여러 왕들이 솔로몬에게 지혜를 듣기 위해서 왔다는 것이고요. Тэгээ Соломоны хувьд ч гэсэн түүний тэр мэрэгэн ухааны талаар сураг чимээ сонсоод эргэн тойрных нь улс үндэстнүүдээс хүмүүс ирддэг, сонирхоор ирдэг байсан байна. 그 이제 다음에 10장에 나오는 그 말씀이지만 10장에 있는 말씀이지만 스바 여왕이 찾아온 것이 그 대표적인 예 가운데 대표적인 예입니다. 하나입니다. 한 가지 예입니다. Тэгээд одоо хамгийн гол төлөөлөл болсон хүн гэвэл одоо 10 дугаар бүлэг дээр гарч байгаа Шебагийн хатан хааны альчлал байгаа тийм ээ. 스바 여왕이 먼 거리를 이렇게 어렵게 찾아온 것도 그 소문을 들었기 때문에 그렇게 찾아올 마음이 있었던 거죠. Тэгээ Шебагийн хатан хаан одоо хэдийгээр орон зай хувьд хол нутагаас хүртэл тэгэж зорин ирсэн болохоор тэр газрын холыг ч үл хайхран тэгэж бүр зорж тэмүүлж очих хэмжээний тийм одоо гайхалтай мэрэгэн ухаан гэдгийг сонссон учраас түүнийг нүдээр үзэхээр тэгэж зоригшуулж ирсэн байна. 지혜의 도움을 받기를 원해서 찾아온 것인데요. 네? 지혜의 아, 도움을 받기 위해서 찾아온 것인데요. тэгээд тэр одоо Соломоныг хүнд бэрх асуултаар сорж үзэхийн тулд ирсэн гэж байгаа. 어려운 문제를 해결하고 또 궁금한 것을 알고 싶어서 왔던 것입니다. Тэгээд тэр сорж үзэхээс гадна бас өөрийнхөө шийдэж чадахгүй байсан асуултын хариултыг одоо олж шийдвүлэхээр зорж ирсэн байгаа. 그래서 물어본 모든 질문들에 대해서 속이 시원한 답을 다 얻었던 겁니다. Тэгээд тэр авчирсан тэр бүх асуултынхаа хариултыг Соломоноос авчиж чадсан. 그래서 스바 여왕의 그 고백이 솔로몬을 와서 만나본 데 대한 고백이 10장 6절에서 7절까지 있습니다. Тэгээ Шебагийн хатан хаан тэгж зорж ирсэн Соломон дээр альчилж ирсэн тэр альчлалын зорилгыг бол 10 дугаар бүлгийн 6 7 дугаар ишлэл дээр өгүүлсэн байна. 내가 와서 보니 당신에 대한 그 소문이 그것이 진실하고 또 내가 알고 있는 소문의 이상으로 그 많은 지혜를 당신이 갖고 있다는 것을 내가 봤다. 이렇게 말을 했죠.
Тэгээд тавчхандаа хэлэхэд бол таны одоо үйлс ба мэрэгүү хаан талаар би өөрийнхөө улс орондоо байхдаа зөндөө сонсож байсан. Тэгээд энэ бүхэн үнэхээр үнэн байжээ. Тэгээд нүдээр үзэх хүртлээр би итгэж чадаагүй байсан. Харин одоо би нүдээр үзээд итгэлээ. Таны одоо тэр мэрэгүү хаан эд баялаг бол миний урд нь сонсож байснаас ч үлэмж агуу юм байна гэж хүлээн зөвшөөрсөн байна. 그러니까 하나님의 지혜는 인간이 상상할 수 있는 상상 바뀌고 우리가 헤아리거나 예측할 수 없는 그런 무한한 범위의 지혜라는 것을 우리가 발견할 수 있는 것입니다. Тэр эндээс ч гэсэн харахад бол Бурхны мэрэгэн ухаан гэдэг бол үнэхээр бидний төсөөлсөшгүй ч бүр илүү давсан бид нар огт хэмжиж чадхааргүй тийм одоо хязгааргүй агуу гайхамшигтай мэрэгэн ухаан юм аа. 하나님의 지혜를 만나본 인간마다 다 스바 여왕 같은 고백을 하게 돼 있는 겁니다. Бурхны тэр мэрэгэн ухааныг одоо харсан, үзсэн, амсаж мэдэрсэн хүн болгон яг л Шибагийн хатан хааны хэлсэн үчлэлтэй адилхан үчлийг хэлэхээс өөр аргагүй болдгоо. 이제 5장 들어갈 건데 지금 시간 돼서 10분 쉬었다가 하겠습니다. За 10 минут завсарлаад дараа нь 5 дахь бүлгээр орё. 이제 5장으로 이제 들어갑니다. 5 дахь бүлэг рүү орё. 1-р хат 5 дахь бүлэг. 5장 핵심 내용은 성전 건축을 위한 준비. За сумыг байрах бэлтгэл. 이제 가로치고요. 가로하고 심령 성전 건축 방법. 10년 심령이라는 거 이제 우리 마음과 영이란 심령 있지 않습니까? 심령. 심령. 10년 마음에 지어지는 성전이거든요. 그러니까 심령 선전 성전 건축 방법. 건축 방법. хаалтан дотор юу гэж ичих вэ гэхээр сүмийг нөгөө барих бэлтгэл гэсэн шүү дээ. Тэгээ хаалт нэгээд зүрх сэтгэлдээ сүм барих арга. 그 심령이란 말이 좀 이해가 금방 안 되시면은 그냥 마음이라고 하셔도 괜찮아요. 네. 마음 성전. зүрх сэтгэлдээ сүм барих арга. 첫 번째 번호요. 1번. За хуваагдлуудыг хэлээ. 1-р хэсэг нь 두로왕이 사신을 솔로몬에게 보냄. Тэрийн хаан Соломон руу илч илгээсэн. 1절이고요. 1-р ишлэл. 5장 1절만 읽어주십시오. За би уншия. Тэрийн хаан Хирам ямагт Давидын анд байсан тул Соломоныг эцгийнх нь оронд хаан болгон тасалсныг сонсоод зарцнараа түн рүү илгээв. 아멘. 솔로몬이 왕이 된 것을 축하하는 의미에서 이렇게 축하 사절을 보낸 걸로 그렇게 보여지는데요. Эндээс харахад одоо Соломон эцгийнхээ оронд хаан болохоор ингээд таслагдсныг сонсоод баяр хүргэхээр элч нараа илгээсэн бололтой. 이것은 단순히 어떤 외교적인 그런 예의를 외교적인 절차로만 한 것이 아니고 두로왕의 마음이 어떻다는 것을 보여주는 일입니다. За энэ нь болохоор зүгээр л нэг хоёр орны хоорондох одоо гадаад харилцаа, дипломат харилцааны одоо үднэс харах биш. Энэ тэрийн хааны зүрх сэтгэл ямар байсан бэ гэдгийг илэрхийлсэн үйл хэрэг гэж харах хэрэгтэй. 두로왕이 다윗을 사랑하였었다고
사랑했었다고 이렇게 기록돼 있죠. 다윗의 벗이었기 때문에 이렇게 되어 있어요. 네, 다윗이 벗이었기 때문에 그렇게 성경마다 좀 다른데 다윗의 벗이었다라는 사실이 기록돼 있죠. За зарим библиэлд болохоор Давидыг хайрладаг байсан тул гэсэн орчуулгатай байдаг юм байна. Одоо Монгол библиэлд болохоор Давидын анд нөхөр байсан тул гэсэн байгаа. 그것은 그러니까 여기 원래 원어로는요. 아헤브라고 하는 이 사랑, 친구 간의 사랑도 되고요. 또 이게 사랑이라는 단어가 있습니다. 그거 참고적으로 이제 설명해 주시고요. За энэ нөгөө анд байсан гэдэг анд гэдэг үгийн цаана болохоор тэр нөгөө анд нөхдийн нөхөрлөлийн тэр хайр байдаг шүү дээ. Тэгээ хайр гэсэн утга бас хамт явж идэг. 네, 이런 사랑을 할 수 있는 것은 그런 사랑을 먼저 받았기 때문에 사랑을 할 수 있는 것이고요. Тэр одоо ингэж одоо Давидд тийм одоо найртай, хайртай ханднаа гэдэг бол зүгээр л тэр хайр одоо аяндаа төрчихгүй тийм хайрыг авсан учраас эргүүлээд тийм хайр төрж байгаа хэрэг юм. 다윗이 이방 나라 왕을 사랑할 수 있었던 것은 자기가 하나님께로 항상 하나님으로부터 사랑을 항상 받고 있었기 때문입니다. Тэр нэг өсөндө тэр Давид хаан тэр харийн хаан болох Тирийн хаанд одоо тийм найртай ханддаг бас өөрөлдөл хайрладаг байсан нь Давид өөрөө Бурханаас тийм хайрыг одоо авдаг байсан учраас Бурханаар тэгж хайрлуулдаг байсан учраас харь үндэсний тэр Тирийн хаанд ч гэсэн тэгж хайраар ханддаг байсан гэсэн. 다윗의 이름의 뜻 자체가 사랑이라는 의미가 들어 있습니다. За Давидын нэрнийх нь одоо Давид гэдэг нэрнийх нь утганд ч гэсэн хайр гэдэг утга агуулгадж байдаг. 이중적인 의미가 들어 있는데요. За энд болохоор одоо тийм хоёрдмал утгатай нэр байгаа. 하나님께 사랑을 받는 사람이란 뜻이고 Нэг нь болохоор Бурханаар хайрлагдсан, Бурханы хайрыг авсан гэсэн утгатай. 그 받은 사랑을 사람에게 베풀어주는 그런 뜻이 있는 거죠. Бас нөгөө дээгүүр тэр авсан хайраа бас бусдад өгдөг. Тэр хайраараа бусдыг хайрладаг гэсэн утга бас давхар ивчээдэг. 그래서 다윗을 진심으로 존경하고 또 인정했기 때문에 다윗이 세운 그 아들인 왕을 또 역시 사랑하는 마음으로 대한 겁니다. Тэгэхээр тэр Давидын тэр хайрыг Тирийн хаан ч гэсэн тэгж хүртдэг байсан. Тэгээд Давидыг одоо анд нөхрөөсөө хүндэлдэг байсан учраас тэр анд найзынхаа тосолсон, томилсон Соломоныг ч гэсэн Давидтай адилхан хайрлаж хүндлэх сэтгэлээр ингэж илчээ илгээсэн байна. 다윗을 사랑하다 보니까 다윗의 신앙도 여기 두루왕이 본받게 된 겁니다. Нэг нь л одоо Давидыг андын ёсоор хайрладаг, найртай сайхан харилцаатай байсан учраас Давидын дотор байсан тэр итгэл үнэмшлийг ч гэсэн Тирийн хаан бас адилхан одоо өвлөж авсан. Тийм адилхан итгэл үнэмшилтэй болсон гэж хэлж болно. 그래서 이방 왕으로서 여호와 하나님을 찬양하는 그 표현, 찬양하는 고백을 여기 이제 7절에 할 수 있었던 거죠. Тийм учраас 7 дугаар ишлэлдээс харах юм бол хэдийгээр одоо харь үндэсний хаанч гэсэн 다윗의 통치 방법은 이와 같은 겁니다. 인터넷 끊긴 겁니까? 인터넷 끊겼는데요.
아, 이제 들어오셨네. 됐죠, 이제? 네. 예. 어떻게 끊긴 거예요, 제, 인터넷이? 모르겠어요. 갑자기 없어져 버렸어요. 아, 그 다시 들어오신 거예요? 아니요, 그냥 자동적으로 그러니까 꺼졌다가 다시 아, 켜졌는데요. 이렇게 잠깐 이렇게 정지돼 있었거든요. 아, 예, 예. 저도 제 이쪽에서 볼 때 목사님이 그러니까 전지됐어요. 아, 그랬었어요? 네, 제 문제인가? 하여튼 더 해보겠습니다, 그러면. 제가 네. 볼 땐 통과 자매님이 딱 정지돼 있었는데, 제가 정지돼 있었던 거네, 그러니까. 음. 참, 알겠습니다. 예. 어, 다윗의 통치 방법이 이와 같다고 지금 말했는데요. Давидын хаанчлалын одоо арга барил нь юм байсан гэж хэлсэн тийм ээ. 비록 군사적인 방법으로 전쟁이 이겼다 할지라도 그 이후로는 사랑으로 통치한 겁니다. Тэр хэдийгээр одоо Давид ч гэсэн одоо дайн тулаан хийж цэрэг зэвсгийн хүчээр бусдыг одоо ялан дийлж ялд байгуулж исэн ч гэсэн ялалт байгуулсныхаа дараа болвол ингэж одоо аль болох найрсгаар тий хайраар ингэж ханддаг харилцдаг байсан байна. 그래서 주변 나라들이 진정으로 존경하고 진심으로 굴복을 한 겁니다. Тийм учраас одоо эргэн тойрных нь улс орны захирагчид хаадууд нь ч гэсэн үнэхээр чин сэтгэлээсээ хандаж хайрлаж бас чин сэтгэлээсээ дуулууртай дагдаг гэсэн байна. 다윗의 뜻대로 왕이 세워진 것이기 때문에 다윗의 입장에서 이 히람 왕이 두로 왕이 기쁨으로 축하의 사절을 보낸 것이죠. Давид болвол одоо өөрөө тийм зөв хаан байсан учраас эргэн тойрных нь хаад ч гэсэн одоо юм талтай сайн ингээ ханддаг байсан. Тэгээд тэр хаан одоо дараагийнхаа одоо үе залгамжлагчийг ингээ томилсон учраас тэрийн хаан Хирам ийхүү одоо тэр шинээр томилогдож байгаа хаанд баяр хүргэж илчилгээсэн байна. 그래서 이 일을 통해서 하나님은 성전 건축을 위해서 또 이렇게 필요한 일을 이렇게 섭리적으로 이루어 가시는 겁니다. Тэгээ энэ одоо илчилгээсэн энэ үйл явдлаас одоо улбаалаад бурхан өөртөө зориулж тэр өргөө буюу одоо сүмийг бариулах ажлыг эхлэг тавьсан байна. 성전을 건축하기 위해서는 그 내부에 상당히 많은 양의 나무가 들어갑니다. Сүмийг барихад бол маш их хэмжээний мод хэрэгтэй байсан. 근데 성전 건축에 필요한 나무가 여기 히람이 그 통치하는 그 두로 지방에 그 레바논 지방의 나무가 많이 나오는 거죠. Тэгэхээр тэр одоо өргөний эсний өргөг барихад сүмийг барихад хэрэгтэй тэр моднууд нь болохоор тэрийн хааны захирдаг тэр Ливанд болвол тэр модны нөөц баялаг болвол ариун байсан. 그래서 솔로몬이 그거에 대한 부탁을 지금 이어서 말하는 건데요. Тэгээд Соломон энэ тухай одоо тэрийн хаанд хэлж одоо хүсэлт тавьж байгаа. 우리가 믿음의 본을 보이면 우리를 보는 사람이 나 때문에, 우리 때문에 하나님을 찬양하게 되고 축복하게 됩니다. Тэгэхээр бид нар итгэлийн тэр үлгэр дуурайлыг үзүүлж чадхал юм бол бидний үзүүлж байгаа тэр үлгэр дуурайлыг харсан хүмүүс аяндаа өөрсдөө бурхныг магтаж, бурхныг алдаршуулахад хүрдэг. 우리가 사랑을 베푼 것만큼 사랑이 우리에게 다시 되돌아오게 되는 겁니다. Тэгээд бид нар бусдыг хайрлсан хэмжээгээр тэр хэмжээний хайр бас буцаж ирдэг. 두 번째 큰 제목이요. За хоёрдугаар хэсэг нь 솔로몬이 답변을 보낸 Соломон хариу илгээсэн. 2절부터 6절까지입니다. 6-аас биш 2-оос 6. 여기 대해서 이제
좀 설명이 붙는데요. энэ дээр бас одоо тайлбар гарч байгаа. 성전 건축을 위한 협조를 구함. 그 가로 안에 예, 이것도 가로죠. 예. 성전 건축을 위한 협조를 구함. Хоёрдугаар сэдв нь юу гэсэн бэ? Хоёрдугаар сэдвийг ахаа хэлээд. Соломон хариу илгээсэн нь. За тэгээд тэр нь болохоор тайлбар нь болохоор хаалтан дотор 성전 다시 말씀해 주실래요? 예, 건축을 위한 협조를 구함. 건축 위한 협조. тайлбар нь болохоор сүмийг барихад одоо хамтран ажиллахыг хүссэн нь. тайлбар гарч иг нь болохоор хаалтан дотор сүмийг барихад хамтарч ажиллахыг хүссэн нь. 여기 이거는 이게 네 개의 또 그 작은 부분으로 나눠집니다. За энэ дотроо бас дөрвөн жижиг хэсэгт хуваагдана. 첫 번째 작은 1번. За жижиг 1 성전 건축하지 못한 이유를 설명. сүмийг барьж чадахгүй байгаа шалтгаанаа тайлбарсан. 2절부터 3절이고요. 2, 3 дугаар эшлэл. 2절과 3절 읽어 주십시오. 2-оос 3-ыг уншъя. Тэгэхэд Соломон Хирам руу үг илгээж эргэн тойрныхонтойгоо хийж байсан дайн тулаанаас болоод эзэн дайснуудыг нь түүний хөлийн улдор оруулах хүртэл миний эцэг Давид эзэн бурхныхаа нэрд өргөө барьж өгч чадаагүйг хаантан та мэдэх билээ. 아멘. 네. 아버지가 이전에 나라를 굳게 세우긴 했지만 성전 건축하지 못한 이유를 지금 말하는 건데요. За энэ хэсэгт болохоор нөгөө сүмийг барьж өнгөрсөн хугацаанд одоо эзэнд зориулан тэр өргөө сүмийг барьж чадаагүй шалтгаан нь юу байсан бэ гэдгийг өгүүлсэн байна. 그 이유는 많은 전쟁이 있었기 때문에 성전을 건축하지 못했다고 그렇게 말을 했습니다. шалтгаан нь болохоор өнгөрсөн хугацаанд эцэг Давид маань энэ улс орныг одоо бат их болгосон боловч энэ тэр олон дайн тулаанаас болоод өргөөг барьж өгч чадаагүй маа гэсэн. 이러한 사실은 다윗이 이렇게 말을 했었던 그런 사실입니다. Энэ тухай Давид ч гэсэн бас хэлж ярьж байсан. 역대상 22장 8절 누가 읽어 주십시오. 역대상 20 예, 22장 8절. нэгдүгээр шастар номын 22-ийн 8-ыг нэг нь уншиж өгөөрэй. нэгдүгээр шастар 22-ийн 8. Унш. За 22-ийн 8. Гэвч эзний үг надад ирж чи их цус урсган олон дайныг өдөөсөн. Чи миний мэлмийн өмнө газар дээр их цус урсгасан тул миний нэр алдарч зориулсан өргөө байж бай. 아멘. 네, 전쟁이 많았던 것이 성전 건축을 하지 못한 이유가 된다는 것은 그것은 분명한 이유가 되는 것입니다. Тэгээ дайн дайчин ихтэй байсан учраас эзний өргөөг барьж чадаагүй гэдэг нь бол ялцчгүй шалтгаан мөн. 분쟁과 다툼 가운데서는 심령의 평안이 이루어지지 못하고요. Яагаад гэвэл одоо дайн тулаантай үед бол тэр зүр сэтгэлд амар тайван орших боломжгүй. 심령이 평안치 못하면 성전 건축 자체가 불가능해집니다.
Нэгэнт одоо зүрх сэтгэл нь тайван биш байгаа хүн бол эзний өргөөг барих боломжгүй юм аа. 성전 건축은 반드시 보이지 않는 성전 건축에 대한 가르침이에요. Тэгэхээр энэ сүмийг барих, эзний өргөөг барих тухай энэ одоо сургаал, энэ тушаал бол нүдэнд үзэгдэх сүм гэхээс илүү нүдэнд үл үзэгдэх сүмийн тухай сургаал гэж ойлгож болно. 진짜 참 성전은 보이는 건물 성전이 아니라 우리 성도의 심령이 성전입니다. Жинхэнэ сүм бол одоо нүдэнд үзэгддэг сүм биш, харин итгэгч хүн болгоны зүрх сэтгэл нь өөрөө сүм байдаг. 예수님께서 자기를 성전이라고 하셨고요. Есүс өөрийгөө сүм гэж хэлсэн байгаа. 그 예수님을 믿고 성령님을 마음에 모신 자는 또 역시 우리 성도도 성전이죠. Тэр Есүст итгэдэг, тэгээд ариун сүнсийг зүрх сэтгэлдээ урьж заалж оруулсан хүмүүс л одоо тэр чигтээ амьд сүм гэсэн үг юм аа. 고린도전서 3장 16절에 1-р Коринт 3:16 дээр 너희가 하나님의 성전인 것과 하나님의 성령이 너희 안에 거하시는 것을 알지 못하느냐. бидний сайн мэддэг хэвшлэл байгаа тий. Та нар өөрсдөө Бурхны сүм бөгөөд Бурхны сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу? 우리의 육체보다 더 중요한 것은 우리의 마음이고 하나님 우리 마음에 계시는 영이십니다. Бидний бие махбодоос илүү чухал зүйл бол бидний зүрх сэтгэл байгаа. Тэгээ Бурхан бол бидний зүрх сэтгэл дотор оршдог сүнс юм аа. 어떤 일로 다투거나 이 분쟁이 생기면은 마음에 불편함이 생기면 하나님을 모시는 성전이 우리가 되지를 못하는 겁니다. Тэгэхээр Бурханы сүнс бидний дотор оршдог тэр сүм гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр бидний зүрх сэтгэл хэрвээ одоо ийм тайван биш, амгалан тайван биш, хэн нэгэнтэй маргалдаж, муудалцаж тийм ээ өснө дайсан болж ингэх юм бол тэр сүм дотор чинь оршиж байгаа Бурхан бид нар одоо тайван байлгаж чадахгүй. Бурхан тэнд одоо тайван байж чадахгүй болно гэсэн. 전쟁하는데 몰두해서 성전을 짓지 못했다는 것은 그것은 정확한 표현이 아닙니다. Тэгээд одоо Соломон нөгөө хэлсэн байгаа те дайн тулаан гэж хийж нэгсэндээ завгүй байсаасаа болоод ч гэх юм уу сүм өргөө барьж чадаагүй маа гэдэг нь бол яг зөв тийм шалтгаан болж чадахгүй. 마음의 평안이 이루어지지 않으면 그 마음이 성전이 되지 못하는 것이 본래 뜻입니다. Тэгвэл цаана яг жинхэнэ утга нь юу вэ гэхээр бидний зүрх сэтгэл өөрөө Бурхны өргөө болж чадахгүй бол бид нар зүрх сэтгэлээ Бурхны сүм болгож чадахгүй бол бид нар хизээч Бурханд одоо зориулж өргөө сүмийг барьж чадахгүй гэсэн үг. 혹시 솔로몬의 그 솔로몬의 이름의 뜻이 무엇인지 아시는 분 계십니까? Соломон гэдэг нэрний утгыг нь мэдж байгаа хүн байна уу? 그러면 솔로몬의 이름을 모르시면 히브리어로 샬롬이라는 말의 뜻이 뭔지 혹시 다 아십니까? Тэгвэл еврей хэлний одоо шалом гэдэг үгийн утгыг мэдж байгаа юу? Амар тайван байна уу гэсэн. 평화, 평안. 예. 솔로몬의 이름의 뜻과 그 샬롬이라는 말의 의미는 같은 의미입니다. Энэ шалом гэдэг үгийн утга бол Соломон гэдэг нэрийн утгатай адилхан юм байна. 그러니까 다윗에게 내 아들 솔로몬이 성전을 건축하리라라고 말씀하셨습니다. 하나님께서. Тэгээ Бурхан Давидэд хэлсэн байгаа. Тэгээ чи надад зориулж өргөө барихгүй. Харин чиний хүү Соломон
надад өргөө барьж өгөх боллоо гэж хэлсэн. 그것은 마음의 평안이 이루어지지 않으면 성전 건축이 불가능하다는 것을 말씀하는 것이죠. Тэгээ энэ нь бол цаагаараа одоо тий хэрэг одоо үгийн амар тайван гэж ингэж орчуулах юм бол чиний хүү амар тайван надад өргөөг барьж өгөх болно гэсэн. Энэ нь хэрэг зүрх сэтгэлд чинь амар тайван оршин байхгүй байх юм бол чи надад хизээч одоо өргөөг барьж өгч чадахгүй гэсэн утгатай. 그래서 평안의 마음을 가진 자만이 성전 건축이 이루어진다는 것이 여기 그 다윗에게 주신 말씀 가운데 있는 것이고요. Тэр Давидэд хэлсэн үгэн дотор ч гэсэн тийм ээ зүрх сэтгэлд нь амар тайван байгаа хүн л эзний сүмийг барьж чадна. Эзэнд сүм барьж өгч чадна гэсэн утгаар агуулгадж байгаа. 그 구절은 역대상 22장 9절이 그 구절입니다. За нэгдүгээр шастар намын 22-ийн 9-р ишлэлдэр энэ тухай өгүүлсэн байгаа. 우리 여기 지금 성경 잘 읽는 분이 두 분이 지금 다른 일로 참석을 못 하셔서 한 분이 계속 읽으시는데 역대상 22장 9절 한번 우리 통과 선생님이 한번 읽어주시겠어요? 22장 9절이요. За нэгдүгээр шастар 22-ийн 9-ыг би уншиж өгье. Харагтун чамд хүү төрөх бөгөөд тэрээр амар тайвны хүн байх болно. Би түүнийг эргэн тойрны бүх дайснуудаас нь инх тунх байлгах болно. Түүний нэрийг Соломон гэх бөгөөд түүний амьдралын өдрүүдэд би Израилийг амар тайван инх тунх байлгана. 아멘. Amen. 이름만 평강이 아니라 그 성품 자체가 평안의 마음을 가진 사람이라고 그렇게 하나님께서 말씀하시는 거죠. Тэр Соломон дээр нь зөвхөн Соломон тий амар тайван ч гэдэг юм уу гэсэн зөвхөн одоо нэр нь л тийм утгатай байгаад зогсохгүй чамд хүү төргөө тэр нь амар тайвны хүн байх болно. Өөрөөр хэлбэл чиний тэр чамд зөрөх хүү бол зүрх сэтгэл нь зан характер нь ч гэсэн тийм амар тайван амгалан тайван хүү төрөх боллоо гэдгийг хэлсэн. 그래서 마음이 평안할 뿐만 아니라 그 평화의 통치를 했고요. Тэгээ Соломон бол үнэхээр одоо зан чанарын хувьд ч гэсэн амар тайван хүн байгаа зогсохгүй хаанчлалын арга барилч гэсэн маш тийм амар тайван тэгээ их тайвнаар хаанчилдаг. Их тайвны арга барилаар хаанчилдаг байсан. 다른 형제들과 이렇게 다투지 않았고요. 솔로몬은. Тэгээ Соломон бол бусад ах дүүстэйгээ тийм ээ одоо хаан хүүгүүдтэйгээ бол ерөөсөө тэгэж муудалцдаггүй тэмцэлддэггүй байсан. 자기에게 잘못한 아도니아 형마저 이렇게 용서해주는 일을 했습니다. 처음에. Тэгээд өөрт нь одоо өөрийнх нь эсрэг муу хэргийг өдүүлсэн тэр ханхүү Адонайг ч гэсэн эхэндээ уучлсан байгаа. 모든 백성이 다 편안함을 누렸고요. 다시 말씀해 주세요. 모든 모든 백성들이 편안하게 또 인터넷이 지금 그래요? 다시 그래요? 모든 백성이 평안함을 누렸고요. Тэгээд бүх ард түмэн Соломоны тэр хаанчлалын үед амар тайвныг эдэлсэн. 그리고 다른 나라와의 관계에서도 관계가 계속 이어졌습니다. Бас бусад улс орнуудтай ч гэсэн их тайвнаар зэрэгцэн оршиж байсан. 그래서 이 솔로몬은 장차 이 땅에 오실 예수님을 미리 알려주는 그런 인물이기도 합니다. Тэгээ энэ утгаараа Соломон хаан бол хожим энэ дэлхийд ирэх Есүсийг одоо бэлэгдсэн дүр гэж дүр гэх нь хашаа хүн гэж үздэг. 이사야 9장 6절에요. 이사야 9장 6. 장차 이 땅에 오실 예수님께 대한 예언인데요. Энэ болохоор хожим ирэх Есүсийн тухай иш үзүүлэг байгаа. 거기 여러 가지 이름들 가운데서
평강의 왕이라는 평강의 왕이라는 그런 그 단어가 있습니다. Тэгээд учир нь бидний төлөө хөвгүүн төрж бидэнд хүү өгсөн гэдэг Есүсийн тухай олон юм нэрийг хэлсэн байгаа тийм. Түүний нэр бол гайхамшиг зөвлөгч хүчит бурхан мөнхийн эцэг. Тэгээ хамгийн чухал нь энхийн жонон гэсэн байгаа. 그것은 평화의 방법으로 다른 나라를 정복하고 평화의 방법으로 통치하는 왕이라는 그런 의미가 있는 거죠. Тэгээ энхийн жонон гэдэг нь болохоор нэгэсэндээ одоо тийм энх тайванч арга барилаар тийм ээ одоо энх тайвнаар зэрэгцэн орших гэдэг юм байна. Тийм одоо засаглалын арга барилаар бусад улс орнуудтай харилцаж тэдийг бас одоо энх тайвны замаар юу дагаар оруулж өөрийнхөө одоо хаанчлалдаар нэгтгэж байсан гэдгийг илэрхийлж байгаа. 평화의 방법으로 정복하고 평화의 방법으로 통치한다라는 그 사실을 예언한 구절이 또 있습니다. Инх тайвны аргаар захиурч инх тайвны аргаар дагаа өөртөө нэгтгэнэ гэсэн энэ утгыг агуулсан өөр бас нэг ишлэл бий. 스가랴 9장 9절부터 10절 적어 놓으시기 바랍니다. Сихария номын 9-9-10 дугаар ишлэл. 스가랴 9장 9절부터 10절이에요. Сихария 9-9-10. 예, 예. 읽어요? 그냥 적어만 놓으시라고 하고요. 9장 9절에서 10절. 예, 예, 예. энийг дараа та нар өөрсдөө олоод уншаарай. 그다음에 이제 두 번째 작은 제목입니다. За цаашаа нөгөө хаад номоор гарыг сая нэгдүгээр жижиг хэсэг тий одоо хоёрдугаар жижиг хэсэг нь 나라가 평화롭게 되었다고 함. улс орн нь амар тайван болсон. 4절이고요. дөрөвдүгээр ишлэл. 4절 한 절만 읽어 주십시오. Харин одоо миний бурхан эзэн эргэн тойрны имийг амьрлуулж дайсан ч гай зовлонч үгүй боллоо. 네. 방금 말씀한 대로 솔로몬이 평화의 통치를 하니까 그 나라와 그 주변의 모든 나라들이 다 평화롭게 됐다라고 좀 설명을 하는 겁니다. Сая тайлбарлаж ярьсанчлан Соломон одоо хаанчлагтай бол амар тайвнаар их тайвнаар хаанчилж захирч байсан учраас өөрийнх нь улс орнч гэсэн хөрс зэрэгэлдээ улс орнуудад ч гэсэн амар тайван болсон гэж. 근데 평화라는 것은 마음으로 원하기만 한다고 얻어지는 건 아닙니다. Тэгээ амар тайван гэдэг бол зөвхөн сэтгэл дотроо хүслээ гээд болцдог зүйл биш. 내가 평화를 원해도 다른 나라가 공격을 해오면은 평화를 유지할 수 없는 거예요. Яг тэгэхээр би одоо амар тайвныг тийм их тайвныг хүсэж байлаач гэсэн бусад улс орнууд хэрэг дайрч тогтлоод байх юм бол тэд нар одоо дайсагнаад байх юм бол тэр их тайван байдал тогтохгүй. 그러니까 솔로몬이 평화를 이루고 평화를 유지할 수 있는 조건은 바로 하나님이 주신 지혜입니다. Тэгэхээр Соломоны үед болохоор ингэж амар тайван үргэлжилж их тайван байдал тогтож энэ байдлаа одоо хадгалж чадсан шалтгаан нь бол ерөөсө Соломон Бурхны өгсөн мэрэгэн ухаанаар хаанчилдаг байсан учраас юм аа. 사단이 우리를 속여서 우리의 평화를 빼앗고자 할 때 우리가 거기에 속아 넘어가면 평화를 다 뺏기는 거죠. Сатан биднийг хуурч мэхлээд бидний амар тайвныг булаах гэж оролдох үед бид нар хэрэг хуурдах юм бол тэр залм ихэнд нь орчих юм бол бид нар тэгээд тэр амар тайвнаа алдчихна. 아담과 하와가 사단에게 속아서 에덴 동산의 그 모든 좋은 것들을 다 빼앗기게 됐습니다.
Адам Ева хоёр бол яг л ингэж сатаны тэр залбир ихэнд нь хууртаад тэгээд тэр Эден цэцэрлэгдэх бүхий л сайн сайхан зүйлээ алдчихсан. 지혜는 평화를 지키는 능력이고, 자기 모든 좋은 것을 빼앗기지 않는 무기입니다. Мэрэгэн ухаан гэдэг бол амар тайван байдлаа хадгалах, их тайвныг хадгалах зэвсэг бөгөөд өөрийнхөө сайн сайхан зүйлсийг хамгаалах арга юм аа. 백성들의 모든 어려운 문제를 다 깨끗하게 해결해 주었기 때문에 백성들이 평안한 거 아닙니까? Тэгээд Салбаны хувьд ч гэсэндээ одоо тэр мэрэгэн ухаанаараа арт түмэнд тулгарч байсан тэр хүнд хэцүү асуудлуудыг нь шийдэж өгөөд байсан учраас арт түмний дунд ч гэсэн амар тайван байдал тогтоогүй гэж юу. 그래서 백성들이 평안을 누린 것이고요. Тийм учраас одоо арт түмэн санаа амар тий сэтгэл амар тайван амьдарч чадчихсан. 주변의 이방 나라들이 적이 되어서 자기들을 공격할 수 있는 거 아닙니까? За бас нөгөөдөгөр эргэн тойрных нь улс орнууд ч гэсэн одоо дайсагнаж тий дайсагнах сэтгэлээр дайрч давталж болно шүү дээ. 근데 월등한 지혜를 나타내고 그 소문이 다 들리니까 주변 나라들이 부러워하고 두려워했던 거죠. Харин Соломоны хувьд бол тэр үнэхээр гайхалтай ер бусын тэр мэрэгэн ухаантай гэдэг нь бол нийтэд одоо тий олон түмэнд ингээд юу мэдэгдэж тэр тухай яриа тархаж байсан тархсан учраас одоо эргэн тойрныхын улс орнч гэсэн одоо эмээх сэтгэлээр ханддаг болсон. 그래서 전쟁할 것은 생각도 하지 못하고 지혜를 배우려고 이렇게 굴복해 들어왔던 겁니다. Тэгээд одоо Соломонтой дайсагналцсан Соломоны одоо ханд улс руу довтлыг дайрыг гэсэн санаа бол ерөөсө төрөхгүй харин ч одоо Соломоны тэр мэрэгэн ухаанаас суралцъя гэсэн сэтгэл бодол төрдөг болсон байна. 전도서 9장 15절 Юу номлогчийн үгс намын 9:15 거기에 군대 힘으로 이기지 못하는 강한 적을 지혜로 물리쳐서 성읍을 구원한 그런 지혜자가 있다고 기록돼 있어요. 전도서 9장 15절이죠. 네, 9장 15절. 예. За энд юу гэж хэлсэн бэ? Гэтэл тэр хотод нэгэн мэрэгэн ядуу хүн алдаж мэрэгэн ухаанаараа хотыг аварсан боловч тэр ядуу эрийг хинч дурссангүй гэж. Тэгээ тэр хотод одоо аюул толгарах үед тэр цэргийн хүчээр хотоо аварч чадахгүйсэн чинь нэг мэрэгэн ядуу хүн мэрэгэн ухаанаараа хотыг аварсан гэж. 군대로 무기로 할 수 없는 일을 지혜는 그건 이뤄내는 겁니다. Цэргээр зэвсгээр хийж бүтээж чадаагүй зүйлийг энэ хүн мэрэгэн ухаанаараа хийж чадсан. 전쟁을 하지 않고도 적을 완전히 굴복시키는 그 힘이 바로 지혜입니다. Тэгэхээр заавал одоо цус сурсгаж дайн дажин хийхгүйгээр дайсаа буулгаж авч чадах хүч бол мэрэгэн ухаан юм аа. 우리가 주변 사람들에게 지혜를 나타내면 그 사람들은 인정을 해주고 우리의 통치를 받게 됩니다. Бид нар ч гэсэн адилхан эргэн тойрныхоо хүмүүст бурхнаас өгсөн тэр мэрэгэн ухаанаа харуулж чадах юм бол тэр хүмүүс тэр мэрэгэн ухааныг хараад бидэрт өөрсдөө аяндаа захирагдах болно. 그래서 우리 역시 지혜가 필요한데 지혜를 받는 방법이 무엇일까요? Тэгэхээр бидэрт ч гэсэн мэдээж одоо тийм мэрэгэн ухаан хэрэгтэй. Тэгвэл энэ мэрэгэн ухааныг олж авах арга нь юу юм болоо? 솔로몬과 같이 하나님께 지혜 가르침을 구하는 것이고요. За мэдээж одоо Соломон хаан шиг бурхнаас одоо тэр мэрэгэн ухааныг гуйх хэрэгтэй. 그 지혜 가르침을 소중히 여겨서 잘 간직하고 또 그대로 활용하는 겁니다.
Тэгээд тэр а, юу мэрэгэн ухааны тэр хэлж байгаа сургаалыг нь одоо эрхэмлэн нандинаж хадгалж бас хэрэгжүүлэх хэрэгтэй юм аа. 예, 그럼 하나님의 인도하심과 가르침이 내게 주어지면 그것을 예, 그 지혜를 가지고 한 일들은 주변 사람들에게 인정을 받습니다. Тэгээ бурхны одоо өгсөн хэлсэн үг болгон бол мэдээж мэрэгэн ухаанаар өгөгдөж байгаа. Тэгээд тэр болгоныг бид нар үнэхээр дагаж дуулууртай биелүүлж хэрэгжүүлж амьдрах юм бол иргэн тойрны хүмүүс маань болохоор хүмүүс маань тэр мэрэгэн ухааныг биднээс олж харах болно. 그래서 어, 지혜는 우리로 하여금 다른 사람들 앞에 높아지게 하는 예, 그런 그 조건이 지혜입니다. Тэгээд тэр хүмүүс аяндаа биднийг бас хүндлэх болно. Тэгэхээр бос хүмүүсийн өмнө өргөмжлөгдөе, хүндлэгдэе гэвэл одоо тэр хүндлэгдэх арга нь бол энэ мэрэгэн ухаан юм аа. Мэрэгэн ухаан юм аа. 신명기 4장 6절 적어 주시고요. Дэд хууль намын 4-ийн 6 гэж бичээд аваарай. 그리고 우리 통일 선생님이 그 4장 6절 신명기 한번 읽어 주십시오. За би уншаад өгье. Дэд хууль намын 4-ийн 6. Тиймээс та нар үүнийг сахиж үлдэхтэн тэгхэн та нарын мэрэгэн ухаан хэрсүү чанарыг тэр ард түмнүүдийн нүдэнд харуулах бөгөөд тэд энэ бүх зарилгийг сонсоод үнэхээр агуу энэ үндэстэн бол мэрэгэн ухаантай хэрсүү ард түмэн юм гэж ярилцах болно. 아멘. 지혜는 우리를 다른 사람들 앞에 큰 사람이 되게 만드는 그런 힘입니다. Тэр мэрэгэн ухаан гэдэг бол биднийг бус хүмүүсийн нүдэнд агуу хүмүүс болгож харагдуулдаг тийм хүч байх нэ. 그럼 이제 과제를 하나 내겠는데요. За би нэг даалгавар өгье. 종이에 적어서 이렇게 그 제출하는 과제가 아니고 이게 입으로 말로 발표하는 과제입니다. Тэгээд энэ даалгавар болохоор одоо цаасан дээр хийгээд бичээд өгөх тийм даалгавар биш харин одоо амаараа тунхаглаж хэлэх тийм даалгавар юм аа. 본문 한 곳을 적으실 건데요. 에베소 2장 14절부터 22절 적어 주시기 바랍니다. 본문을. 에베소서 에베소서 2장 14절부터 22절. 14절에서 22절. Эфес номын 2-ын 14-өөс 22 дугаар эшлэл бичээд аваарай. Эфес 2-ын 14-өөс 22. 여기에는 어떤 내용이 있냐면 사람의 마음의 평안이 성전 건축과 어떤 관계가 있는지를 말씀하는 그 구절이에요. 에베소서 2장 14절에서 22절. 예, 그 부분이 지금 그렇다는 겁니다. За тэгэхээр энэ хэсэгт юун тухай өгүүлсэн байгаа вэ гэхээр хүний зүрх сэтгэлийн амар тайван нь сүм эзний өргөө сүмтэй ямар холбоотой вэ? Сүмийг одоо барихтай сүмийн барилгатай ямар холбоотой вэ гэдэг тухай илэрхийлсэн хэсэг байгаа. 그래서 이 구절을 읽어보시고 사람과의 특별히 자기 개인의 마음 평안은 아까 얘기했죠. 인간 관계에서의 그 화목과 평안을 말하는 겁니다. 다시 말씀해 주세요. 아까는 개인의 마음의 평안을 말했고 지금 에베소 2장 14절부터는 사람과의 관계에서의 화목을 말한 거예요. За түрүүн бид нар бол одоо хүний одоо хувь хүний одоо зүрх сэтгэл дэх амар тайван нь одоо бурхны сүм гэдэг утгаараа ямар ач холбогдолтой вэ гэдэг талаар ярьсан байгаа. Харин одоо сая хэлсэн Эфес номын 2 дугаар бүлэг 2:14-өөс 22 болохоор бусад хүмүүстэй харилцах харилцааны хувьд одоо бидний зүрх сэтгэл болон одоо тэр амар тайван ба одоо сүм бурхны сүм гэдэг утга маань одоо ямар холбоотой юм бэ хоорондоо гэдгийг өгүүлж байгаа. 이것은 제가 설명할 내용이지만 우리 각자가 미리 좀 알아옴으로써
더 이렇게 설명하기가 더 이렇게 쉽게 그렇게 하려는 겁니다. Тэгээ энэ талаар бол одоо багш дараа нь ингээд тайлбарлаж ярих юм байна л да. Гэхдээ тэрнээс өмнө эхлээд та нар өөрсдөө ингээд тусдаа хуваараа судалж үзээд тийм ээ. Тэгээ хүмүүстэй бусад хүмүүстэй харилцааны хувьд одоо миний одоо зүрх сэтгэл дэх амар тайван а, болон одоо энэ бурхны сүм гэдэг утга, сүмийн одоо барилга гэдэг утга манай хоорондоо яаж холбогдож байна вэ гэдгийг судлаад ирээрээ. 과제를 다시 말하면, 사람과의 화평이 성전 건축과 어떤 관계가 있는가, 이걸 알아오는 겁니다. За өөрөөр хэлэх юм бол бусад хүмүүстэй ив найрамдалтай байх нь сүмийн барилгатай ямар холбоотой юм бэ гэдгийг судалж ирээрээ гэсэн. 과제를 발표할 때는 짧게, 이렇게 한 문장으로 짧게 설명을 해주시기 바랍니다. За тэгээд энэ одоо нөгөө хийсэн даалгавар одоо ингээд юу амаараа ингээд тайлбарлаж ярих нь шүү дээ. Гэхдээ бол тэгж юм сумжирсан урт тайлбар хэрэггүй. Ерөөсөө нэг өгүүлбэрээр л ингээд товчхон базаад хэлнэ. 마치 설교하듯이 이렇게 길게 얘기하는 것보다 짧은 문장으로 설명할 수 있는 것이 그 내용을 온전히 자기가 파악했다는 그 증거가 되는 거예요. Тэгээ ер нь альва зүйл бол одоо ингээд самжраал ингээд олон юм яриад ингээд үг нь ихсэх тусам тэр хүн тэрийг ойлгоогүй яг өөрийн болгож одоо ингээд базж чадаагүй юм байна гэдгийг илэрхийлдэг. Тэгэхээр аль болох товчхон ганц хоёрхан үгээр ингээд илэрхийлж чадчих юм бол энэ хүн энэ сэдвээ ойлгоод яг өөрийн болгоод бүр ингээд базаад багцлж чадчихэ гэдгийг илэрхийлдэг. 네. 세 번째 작은 제목이요. За эргээд нэгдүгээр хаад руугаа оръё. 3 дахь жижиг сэдв. 말씀대로 성전 건축을 하여야 함. Өргөөний барилгыг эзний үгийн дагуу хийх ёстой. Барих ёстой. Эзний үгийн дагуу бурхны өргөөг барих ёстой. 5절 한 절입니다. 5 дугаар эшлэлд анхаараа. 여기까지 설명해야 될 것 같은데 5절 한번 읽어주십시오. За 5 дугаар эшлэлийг уншийе. Харагтун эзэн миний аав Давидад би чиний оронд синтетчин залах хүүгээр чинь өөрийн нэрд зориулаа өргөө бариулна гэж айлтсны дагуу эзэн бурхныхаа нэрд би өргөө барих гэж байна. 아멘. 아멘. 솔로몬이 건축하려고 하는 이유는 아버지의 뜻이기 때문에, 아버지가 원했기 때문에 하려는 것도 있습니다. Нэг талаас одоо Соломон энэ эзний өргөөг барих гээд байгаа нь бол энэ нь одоо аавынх нь хүсэл байсан учраас барих гээд байна тийм ээ. 그러나 그보다 더 중요한 것은 바로 하나님의 말씀이 있으셨기 때문에 자기는 해야 된다는 것이죠. Гэхдээ түүнээс ч илүү одоо чухал шалтгаан нь болохоор бурхан өөрөө айлтсан учраас бурханы одоо айлтсан үг байгаа учраас тэр бурханы бурхандны дээр нь зориулж өргөө барих ёстой гэдгийг Соломон мэдчихсэн. 하나님께서 먼저 다윗에게 성전 건축을 말씀하지는 않으신 거예요. Бурхан одоо энэ сүмийг барих тухай үгийг бол Соломонд эхэлж хэлээгүй. 다윗이 간절히 원하는 걸 하나님이 아시고 성전 건축을 허락하신 것이고요. Давид үнэхээр одоо маш ихээр үүнийг хүсэмжилж байна. Энэ сүмийг барихыг маш ихээр хүсэмжилж байна гэдгийг хүсэмжилж байгааг бурхан мэдээд сүм барихыг нь бол зөвшөөрсөн. сүм барих тухай бол зөвшөөрсөн. 하나님이 원하시는 성전 건축은 눈에 보이는 건물이 아닌 우리 심령 안에 이루어지는 성전을 더 하나님 원하셨던 겁니다. Гэхдээ тэр одоо нүдэнд үзэгдэх сүмээс илүү бурхныг хүсэж байсан сүм нь бол нүдэнд үл үзэгдэх сүм буюу бидний зүрх сэтгэл дэх сүмийг илүү хүсэж байсан. 그래서 이 보이는 건물은 그것을 설명하기 위한 비유였던 거죠.
Харин нүдэнд үзэгдэх сүм нь бол тэр нүдэнд үл үзэгдэх сүмийг одоо тайлбарлаж илэрхийлэхийн тулд хэрэгтэй зүйлээсаа. 그래서 우리는 마음의 성전이 건축되지 않으면 보이는 건물은 의미가 없다는 것을 언제나 알고 계셔야 됩니다. Тэгэхээр бидний зүрх сэтгэл дэх сүм маань эхлээд баригдаж дуусаагүй одоо баригдаагүй байх юм бол нүдэнд үзэгдэх сүмийг хичнээн барьлаач гэсэн тэр нь ямар ч одоо утгагүй ач холбогдолгүй юм а гэдгийг ойлгох хэрэгтэй. 하나님께서 말씀하시는 그 말씀의 강조점, 중요한 내용이 어떤 건지 우리가 아셔야 됩니다. Тэр бурхны хэлж байгаа тэр үг заавар тушаалын одоо тэр илүү онцлсан зүйл нь юу вэ? Илүү чухал ач холбогдол өгж байгаа зүйл нь юу байна вэ гэдгийг бид нар ялгаж сурах хэрэгтэй. 하나님께서 한번 하신 말씀을 반드시 그대로 이루고자 하는 솔로몬의 믿음은 그래서 그 필요한 그 좋은 믿음이었던 거죠. Бурхны айлцсан үгийг заавал одоо биелүүлэх тийм ээ, яг бурхны айлцсны дагуу тэр үгийг нь одоо бодит биелэл болгох гэж хичээж байгаа Соломоны зүрх сэтгэлийг бас бид нар үнэлж одоо суралцах хэрэгтэй маа. 솔로몬이 성전 건축하겠다는 그 열심보다 우리는 내 심령 안에 성전이 이루어지기를 원하는 더 간절한 마음이 있어야 그것이 필요합니다. Гэхдээ Соломоны одоо тэр эзэн тэгж нэгэд айлцсан хэмээн чинь тэрийг би заавал биелүүлэх ёстой гэж хичээж байгаа тэр хүсэл тэмүүллээс илүүгээр бид нарыг илүү эрхэмлэх ёстой зүйл бол миний зүрх сэтгэл дотор тэр эзний сүм баригдаагүй, эзэнт зориулсан сүм баригдаагүй, тийм сүмийг би өөрөө зүрх сэтгэлд байлгаагүй байгаа цагт хичнээн одоо гаднаа харагдах тэр байшин барилга, сүмийн барилгыг бариад чи энэ нь юм чухал биш юм гэдгийг бид нар юун дөрөнд ойлгох хэрэгтэй маа. 네, 오늘 여기까지 하고 기도하겠습니다. За өнөөдөр хичээлээ үгээр дуусгаад залбирцгаая. 하나님 저에게 필요한 유일한 가르침을 주신 것을 감사합니다. Эзэн минь та бидэнд хэрэгтэй тустай үгийг өгсөн гэдэгт итгэж байна. 하나님께서 저에게 원하시는 뜻을 저희가 정확히 알게 하여 주시고 Таны биднээс хүсэж байгаа зүйлийг бид нар үнэхээр зөв ойлгоход туслаарай. 눈에 보이는 것보다 마음의 평안을 더 귀하게 여기게 하여 주시고 Нүдэнд үзэгдэх зүйлсээс илүү зүрх сэтгэлийн амар тайвныг илүү эрхэмлдэг хүмүүс болгож өгөөрэй. 눈에 보이는 것보다 심령 안에서 주님과 함께 살아가는 것을 더 귀히 여기는 저희가 되게 하여 주시옵소서. Нүдэнд үзэгдэх юмсаас илүү зүрх сэтгэл дотроо эзэнтэй хамт амар тайвнаар оршдог, амар тайван амьдардаг хүмүүс болоход биднийг чиглүүлж өгөөрэй. 그래서 일생을 하나님과 함께 성전으로 살아가면서 하나님의 뜻을 이루어드리는 저희가 되게 하여 주시옵소서. Энэ насан туршдаа эзэн бурхны дээр оршдог сүм болж амьдарч таны хүслийг биелүүлэгчд болгож өгөөрэй. 예수님의 이름으로 기도하옵나이다. Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. 아멘. 수고 많으셨습니다. 수고하셨습니다. 예, 네. 모두 평안히 다음 시간까지 평안히 잘 지내시기 바랍니다. За дараагийн хичээл хүртэл бүгд амар тайван байхыг хүсье. За баярлалаа. Дараа уулзцаая.